тун хажиргалтай зар олж уншлаа. Гэр бүлээрээ гүүс авах хүмүүсийг Ирээн хотод ажил давна гиндэ. Хүнийг биш хүмүүсийг гэж байгаа юм. Тэгээд бас цалин нь 5,000 юан гинэ. Энэ нь бараг 2 сая төгрөгийн цалин гэсэн үг. За тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? Гүүний айргийг дэлхий зөвхөн монголчууд л хийдэг. За яах вэ? Казахстан зэрэг дундад Азийн зарим нэг оронд хийдэг байж магадгүй юм. Гэхдээ л бэлчээрийн эдэжтэй Монгол гүүний айргийг яг технологиор нь хийж чадахгүй л болов уу? Харин одоо хятадууд хийгээд эхэлж гэж. Өөр монголчууд болохоор олигтой зааж өгдөггүй аж мэднэ. Учир нь тэд хятадуудаа дургүй. За юутаж гисэн Монгол айргны технологи хэл даваад хятадуудын гарт орчихжээ. Мэдээж 2 сая төгрөгийн цалин амлаж байгаа мөн тэр ажилд нь монголчууд орно л доо. Харин хойтон мэдээж ийм зар явахгүй. Хятадууд өөрсдөө хийгээс урчих нь. Өмнө нь бараг 2-3 жил баахан монгол одоо хэл давж хятадуудын гарт очсон. Зарим нэг нь нутаг руугаа гүөхөр хятадууд машинаар хөөж дайрж алж байх шиг байсан. Харин одоо ингээд хятадууд эрээнд айрыг хийдэг болж байгаа шиг байна. Тааны айрагч дэлхийд байхгүй эрүүл сайхан ундаа шүү дээ. Учир нь дорногов замын үедээ хэл залгаа эрээн орчинд мэдээж таан байж л таараа. Одоо ингээд монгол айраг хятадуудын өмч болоодглоо. Бид үнэхээр бүх юма урагш нь гаргаад алдаж дуусч байна. Хөдөө газар бараг морь унахаа байсан. Дандаа хожоо мотоцикл. Монголчуудыг мориноос нь булгаж мотоциклээр бөөлгөж чадсан. Монгол одоог маань эмээлтэд одоо хятадууд бөөнбөөнөөр нь хядаж байна. Удахгүй монгол морь харих гэж гүүний айргаа уух гэж хятад руу явах цаг ирэх юмдгүү да.